Хайртай нөхөд минь ээ. Би та нарт нэгэн чухал юм сануулъя. Эрт дээр үед Израильчууд Египтээс чөлөөлөгдсөн юм. Тэд Есүст итгэгч бидний адил ертөнцийн эзний сонгож авсан хүмүүс байсан учраас өвөг дээдэс маань мөн. Тэгээд тэд Египтийн боолчлоос гараад удирдагч Мөшехийн хамт цөлд нүүдлэн явсаар одоогийн энэ Израиль улсад ирж суурьшсан байна. Тэднийг Египтээс гарсны дараахан Египтийн цэргүүд барьж авахаар хойноос нь хөөжээ. Зүгтж байгаа Израильчуудыг хамгаалахын тулд ертөнцийн эзэн дэрэгдэн үргэлж өтгөн үүл манан үүсгэлээ. ертөнцийн эзэн үргэлж дэрэгдэн хамт байгааг тэр үүл манан харуулдаг байжээ. Египтээс гараад хэд хонсны дараа Израильчууд Улаан тэнгист тулж очоод хойноос нь хөөх цэргүүдээс зүгтах газаргүй боллоо хэмээн бодцоолоо. Гэтэл нэгэн удаа хүчит салхи шүнжин салхилахад Тэнгисийн ус хуйларч хэсэг хуурай газар үүсэж Израильчууд тэр хэсгээр явсаар Тэнгисийг гаталж Египтийн цэргүүдээс зүгтж одлоо. Дараа нь тэд цөлд нүүдлэж ирээд идэх хоолгүй болоход нь ертөнцийн эзэн маан улан бүдэн шувуудыг тэнгэрээс буулган өгч уух усгүй болоход нь нэгэн хадыг цохихыг Мөшехэд зааж өгч Мөшех нөгөө хадыг таягаараа цохиход булгийн ус ундорч Израильчууд ундаалах болжээ. Есүст итгэсэн хүн түүнтэй нэгдснээ батлахын тулд хэрхэн усаар угаалгадгийн адилаар Израильчууд ертөнцийн эзний байгааг харуулсан үүл манантай хамт явсаар Тэнгисийг гаталсан. Энэ нь түүний сонгосон удирдагч Мөшехийн үгийг дагвал зохих хүмүүс Израильчууд мөн байсныг гэрчилдэг юм. Бүх Израиль хүн ертөнцийн эзний өгсөн хоолыг идэж түүний өгсөн усыг хаднаас ууж байлаа. Тэр хад бол Израильчуудын хамт одоо үргэлж байгаа их эзэн Христийн бэлэг тэмдэг мэт байсан бөгөөд тэд Христийн бүтээж өгсөн бүхнийг авч эдэлж хэрэглэж байлаа. Гэвч тэд ертөнцийн эзний хүмүүс болохоо мэдсэн хэрнээ их эзний үгийг дагалгүй элдвийн муу юм хийсээр түүнээс шийтгэл авч ихэнх нь цөлд байхдаа үхжээ. Үүнийг эргцүүлэн бодохыг би та нараас хүсэж байна. Учир нь бид тэр Израильчуудын тухай бодож үзвэл тэдний адил гим хийж болохгүй гэдгийг сайн ойлгоно. Жишээлбэл тэр Израильчууд цөлд байхдаа хиймэл бурхан хийж хүнддэг гэд тэд цэнгэн найрлаж бурхны өмнө өргөсөн хоолноос идэж ууж согтуурн бүжиг хийж хоорондоо завхаарв хэмээн сургаалт бичиж үлдээсэн байдаг. Иймээс та нарт тэдний адилаар хиймэл бурхан хүндэтгэж болохгүй. Бас нэг удаа Израильчууд иймэрхүү маягаар завхаарснаас болж ганцхан өдөрт 23 мянган хүн нас барсан ажээ. Иймээс Есүст итгэдэг хүмүүс бид хизээч завхаарч болохгүй. Зарим Израиль хүн ертөнцийн эзэнд үл итгэж басамжилсан учраас хорт могойд хазуулж өгсөн удаа бий. Иймээс бид их эзэнд итгэлгүй хандаж болохгүй. Тэр үед Израильчууд үйл ажлыг нь буруу шан эсэргүүцэхэд их эзэн эсэргүүцсэн болгоныг Ербусын элчээрээ хөнөөлөгжээ. Иймээс их эзний эсрэг юм хизээч бүүхий, хизээч бүү яар. ертөнцийн эзэн Израильчуудыг тийхүү шийтгсэн нь гим хийх хэр зэрэг аюултай болохыг бусдад сануулсан дохио юм. Бидэнд үүнийг сайн ойлгохын тулд ертөнцийн эзэн энэ тухай Мөшехээр бичүүлж сургаалт үлдээсэн байна. Учир нь нэн удахгүй дэлхий сүнэж ертөнцийн эзэн хүн бүрийг шүүх учраас Есүст итгэдэг хүмүүс гим хийхээс хэр зэрэг болгоомжлох ёстойгоо мэдэхгүй байж үл болно. Би Христэд бат итгэдэг учраас түүний замаас хизээч гажихгүй байж чадна гэж хинч сайрхах хэрэггүй. Тийм хүмүүс ч гэсэн гим хийж болзошгүй учраас ямагт болгоомжлох нь зүйтэй. Өөрт нь тулгарх хэцүү байдлыг болон гимт байдалд оруулахаар уруу татах аливаа оролдлогыг Есүст итгэдэг хүн бүх чадлаараа эсэргүүцэх хэрэгтэй. Харин ертөнцийн эзэн туйлын найдвартай учраас тэсхийн аргагүй хэцүү байдал, татгалзахын аргагүй хүсэлд та нарыг оруулах боломжийг адгийн муу сүнс болон түүний хүмүүст хизээч өгөхгүй.